Сайн байцгаана уу? Миний Улаанбаатар нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Манай энэ нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Сэлб 20 минутын хот ХХК-гийн захирал Баатар оролцож байна. Тэгээд та бидэнд өөрсдийгөө танилцуулахгүй юу? Та хэн бэ? Ямар ажил хийж яваад одоогийн энэ байдалд ирсэн бэ гэдэг талаараа. За, нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Мэдээж хоёулынгийн яриа бол дандаа бүтээн байгуулалт ирээдүйн Улаанбаатарын төлөө байх болов гэж би бодож байна. Тэгэхээр одоо мэдээж иргэн би хэм бэ гэдэг бас чухал баг. Түүнээс илүү бид хэм бэ? Би цаашдаа юу хийж чадах вэ? Юу төлөвлөж байгаа вэ гэдэг өнцгөөс нь бас ярилцъя гэж би бас бодож байна. Одоо өнөөдрийн хувьд бол би жогч нь та хөтлөгч баг. Гэхдээ хин зочин хөтлөгч гэхгүй хамтраад ингээд энэ салбарын тухай ярихад би бол таатай байх болно. За би 2002 онд шинжлэх ухааны технологийн сургуулийг төгссөн. За төгсөөж юм тэгэл энэ барилгын салбартаа ерөөсө бүхэл ажил амьдралаа холбосон. За олон ч төслүүдийг бас хийлээ. За олон ч ус технологиудыг Улаанбаатар хот за энэ барилгуудад бас оруулахад хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Ерөнхийдөө аж ахуйн талын ажлыг бол өөрийн хэмжээнд бол сайн гүйцэтгэдэг гэдэг би өөрийгөө бол тэгж үнэлдэг. За мэдээж Улаанбаатар хоттой би яаж холбогдов? Яагаад энэ хотын ажлууд руу орох болов гэдэг асуудал танд ч сонирн баг. За үзэж байгаа хүмүүст бас сонирн баг. Би энэ төрийн албаны гэх юм уу ийм ажлыг ерөөс хийж явахгүй. Дандаа хувийн хвшлээр явж байгаад 2024 оны 2 сард Улаанбаатар хотын дарга нэгсэн төслийн удирдлагын газар буюу одоо сүүлийн үед яригдж байгаа за 24 мега төсөл гэж байсан За энэ жилээс бол 16 мега төсөл. Эренблээд бас нэг арай төлхөө шаардлагатай гэдгээр нь эренбэлж байгаа 16 мега төслийг хариуцсан захирлаар ажилласан. За мэдээж одоо ажил аваад хариуцсан ажлууд маань том. За метро төсөл байна. За дүүжин тээвэр гэдэг одоо эхнээс ашиглалтанд орох гэж байна. За трамвай гэдэг нийтийн тээврийн бодлогын хувьд бол нэлээд том зохиц төслүүд байна. За үүний араас одоо энэ хот төлөвлөлтийн ажлууд байна. За дэд бүтцийн гэдэг. Ер нь Улаанбаатар хотод хотогдож байгаа энэ том дэд бүтцийн болон хот төлөвлөлтийн том орон зайг богино хугацаанд нөхж ажиллая гэсэн хотын даргын үндсэн концепц байдаг. Одоо мэдээж өдөр өөртөөхөн хэмжээгээр баг шийдэх боломж бол бий. Гэхдээ энэ их одоо олон жилийн турш угжирсан хийж чадаагүй дэд бүтцийн шинжилэл за энэ бүтээн байгуулалт хот төлөвлөлтөй холбоотой энэ том ажлуудыг нэгээр нь аваад хийх юм бол асар их хугацаа шаарддаг. Нөгөө цаг хугацаа чинь бидний хүлээхгүй байдаг. Тэгтэл бидний дээр тулгарсан бодиттой асуудлууд бол ингээд одоо өрөө тавьсан юм шиг тав тодорхой байна. За төгжрлийн асуудал байна. Агаар орчны бохирдлын асуудал байна. Наацхан нэр сургууцлалын хүртээмжийн асуудал байна. Хит нэгтрэл байна. Тэгээд хотын асуудал бол их. Тэгээ би бол зөвхөн энэ бүтээн байгуулалттай холбоотой зарим нэгэн асуудлаас ярихад тийм байна. Тэгээд өнгөрсөн оны 5 дугаар сард би Сэлб 20 минутад гашууцын захирлаар томилогдсон. За мэдээж одоо энэ олон төслүүдээс хамгийн одоо бодиттой явж байгаа дээрээс нь цаг хугацаатай нэлээд хариуцлагатай юм том төсөл ганцхан барилга байгууламж шин чинь дахиад хотыг шинэ хэлбэр рүү шилжүүлж байгаа. Бидний хүсэж байгаа тэр орон зайг энэ дэр бий болгох юм нэлээд хариуцлагатай төсөл. Тэгээд хотын удирдлагууд ийш нь томилж санал тавьж би одоо ингээд Сэлб 20 минутын хот корпорацийн захирлаар ажиллаж байна. Тэгэхээр таны хариултан дотроос хоёр юм их маш их таалагдлаа. Нэгдүгüүрт нь болохоор би хувийн хвшлэр явсаар байгаа үдий өрсөө. Тэгэхээр хувийн хвшлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд нөгөө хамгийн их
хайртай төсөл гэж байдаг. Бас одоо юу гэдгийг хамгийн их уналтыг аваад тэндээсээ маш их туршлага цуглуулсан төсөл гэж байдаг. Энэ тухайгаа яриач. Дараагийн асуулт нь таны би буюу бидтэй холбоотой байх вэ? За яг та одоо бүтээн байгуулагч нар сонирхож байж магадгүй. За мэдээж миний одоо өөрийн бас одоо бодож явдаг. За энэ төслийг би бас хардаж хийжсэн шүү гэж одоо бахархаж явдаг. Одоо бидний одоо энэ одоо мэргэжлийн энэ орчин буюу те энэ онцлог гэх юм бол барилгачдын хийж бүтээсэн зүйл байнгын хүний нүдэн дээр ил харагдаж явдаг. Тэ. Тэгээд Blue Sky төслөгээ та мэддэг баг. Сүхбаатар боорд байдаг те. Энэ төслийг би одоо 20-д настай байхдаа ах төслийн хариуцж ажиллаж ирсэн. Тэгээ энэ дэр бас миний өстой эртээ сайхан залуунаас 3 жил өнгөрсөн. Гэхдээ би одоо хажуугаар нь явах болгондоо энэ төслийг харж багтаж явдаг. За мэдээж энэ төслийг дагаад шин технологиуд маш ихээр орж ирсэн. Металл бүтээцийг анх удаа өндөр барилгад тэгээ 100 м-ээс дээш барилгыг анх нэвтрүүлсэн. За SR систем гэж ярьдیں۔ За мөн битүү шилэн фасадны технологи энэ дээр орж ирсэн. Манай ч байдгүй байсан шүү дээ. Одоо ч ер нь бол бас яг аль стандартаа барихаа бид нар бас мэдэхгүй л явж байгаа. Тэгэхээр энэ болгоныг бас бид нэр өөртөө сурж мэдэж за гадны бас экспертүүд, гадны зураг төслөөр за үүнийг дагаад одоо системийн маш олон тийм шин технологиуд орж ирж байна. Тэгэхээр энэ төслийг би бол ярих дуртай. За мөн таны бас асуултан дотор байна. За мэдээж энэ бизнес хийхэд тийм амар биш. Одоо хүн болгон те алддаг, ондог. Гэхдээ би бол алдаа болгоныг би алдаа гэж боддог. Алдаанаас хүн дандаа суралцж байдаг. За дээрээс нь тухайн үед гаргаж ирсэн шийдвэрүүд бол тухайн хүний хамгийн сайн шийдвэрүүд л гэж би боддог. Тэгээ би анх 20 минутын хот биш 15 минутын хот концепцийг оруулж ирж байсан. Би 10 хэдэн жилийн өмнөх юм ярих гэж байна. Тэгээ тухайн үед цаг үеийг хүлээж аваагүй. Ойлголт буюу улс төрийн манлайлал бас байгаагүй. Байсан учраас энэ 15 минутын хот концепц гэдэг маань үндсэндээ хэрэгжиж. Яг би энийг одоо таныг асууж байгаа болохоор би хариулж байгаа. Энэ маань одоо 20 минутын хот концепц болж бодиттой ажил болж байгаа. Тэгэхээр энэ сүүлийн 10-аад жилийн одоо энэ миний бас өнгөрүүлсэн энэ тэ ажил мэргэжилтэй холбоотой энэ одоо хот төлөвлөлтийн үйл ажиллагаа бол над дээр зүг явсан. Тэгээ би энийг засаж сайжруулах, Монголын нөхцөл яаж хийх ёстой юм, хөрсөн дээр бид нар яаж буух ёстой юм, эрсдлийг яаж хуваалцах юм, тэ улс төрийн одоо тэ манлайлал шийдвэр хаана байх ёстой юм, хувийн хвшил хаана хүчтэй байх ёстой юм гэдэг дээр надад одоо тодорхой хэмжээний хөрөнгөлүүлсэн туршлага бий. Тэгээ тэр ч утгаараа би зөвхөн өнөөдрийн одоо Silver Form-ийн хот гэдэг концепц бол надад бол их ойрхон хийхэд тийм хялбар байгаа. Silver Form-ийн хотыг Монголын барилгачид юу гэж харж байгаа вэ гэхээр энэ бол солонгосоор бол Gangnam юм аа. Монголчууд бол одоо их бүтээн байгуулалтаа эхлүүлж байна. Энд метро байх юм байна, трамвай байх юм байна, хот төлөвлөлт нь байх юм байна, бүр өөрийнх нь дэд бүтцийн шийдлүүд нь хүртэл байх юм байна гэж харж байгаа. Silver Form-ийн хотын ирээдүйг та хэрхэн харж байна? За ер нь аль ч хот би одоо гоё гангам ч юм уу те гэхээс илүүтэйгээр тэр хотын иргэн ямар хүн байх вэ гэдэг нь их чухал. Тэгэхээр би зөвхөн ирээдүйг юу гэж харж байгаа гэхээр за мэдээж барилга байгууламжтай нийт нийгмийн бүтээн байгуулалтын хүртээ хэмжээ за бусад зүйлс ингээд харьцангуй одоо би өөдрөгөр төсөөлж байна. Үүнээс илүү миний хүсэж байгаа юу гэхээр энд оршин сууж байгаа иргэд тэ хайтаа тогтоо тав тухта үүнээс төрөн гарч байгаа хүмүүжж байгаа хүүхдүүд
илүүтэйгээр яг хотын соёлыг илүү мэдэрсэн, бусдад түгээсэн яг хотын шинэ үе иргэд гараасаа гэж би хүсэж байгаа. Одоо хот дотор маш олон асуудлууд байгаа шин. Үгүй наазах нь хизээч энэ улсууд орцондоо хогоо хийж болохгүй гэдгийг анханаас нь тий бүр шингэцсэн. Хамтын community буюу одоо сөөх гэдэг асуудал шин. Ер нь хот бол том сөөх шүү дээ. Тэгэхээр бидний одоо жижигсэн сөөх. Энийг ойлгодог. За хог хаягдлаа ангилж хайдаг. Бие биендээ төвөг багтаа байх. За гадаа аюулгүй орчин те хүүхдүүд тоглож наадах агааралц салхилахад те тийм аюулгүй орчныг бүрдүүлсэн. Тийм л одоо хот байх хэрэгтэй гэж би үзэж байна. Бидний эцсийн зорилго бол энд хүн хүмүүч бид нар амьдран те ирээдүй болсон Монголын залуу үе эндээс төрөн гарч байгаа залуу үе дандаа тийм шинэ үеийн тийм манлал болсон залуучууд гарах болов гэж би бодож байгаа. Тэгээ тэр л бол миний хүсэл. Тэрнээс биш тэнд ямар байшин барих уу, өндөр байшин барих уу, хэн хөрөнгө оруулах уу гэдэг бол хоёрдугаар ялчийн асуудал. Тэгэхээр үндсэн миний харж байгаа гол зорилго бол тэр зүгрүүл харж ажиллаж байна. Тэгээд энэ төсөөллөөрөө бас те үүнийг бодит ажил болохын тулд бас судалгаалууга анхаарал нэлээд бичиг цаастаа зуралтаж ажиллаж байна. Тэгэхээр Улаанбаатар хот бол 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгож зарласан. Энд сэлб 20 минутын хотын оролцоо нь ямар төвшөнд байх вэ? Яг би бас ярианыхаа агуулга дээр ахад нөгөө ярианыхынд хоёлоо бас ярьсан хөтлөх зочин гэж ярьсан. Би ч одоо хувийн хвшилт ажиллаж байгаа төрөөр ажилд ороод бас л ингээл энэ тэнд ярьшлага өгөх юм. За төрийнхөнтэй уулзах юм те. Ингээд ирэхэд би анхандаа их тоо баримт ярьдаг байсан. Тэ яг ингээд тийм байх хэвээр тийм стандарт юм гэдэг их юм ярьдаг. Эсвэл тийм одоо статистик тоо хэмжээ байна гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө үзэж байгаа хүмүүст маань зарим нь хол сонсогдоод байдаг. Зарим нь агаарын тоо шиг сонсогддог те. Тэгэхээр аль болохоор би одоо тантай бас илүү тоо баримт гэхээсээ илүү те агуулга руу концепц руугаа чиглэсэн тэр байдлаар ярилцъя гэж би бодож байна л да. Тэгэхээр мэдээж одоо бизнесийг дэмжих жил гэж байгаа. Өнөөдрийн хүртэл ер нь бол миний ойлгож байгаа би өөрөө хувийн хвшилт ажиллаж байсан. Энэ манай хотын эдийн засаг улс орон ч гэсэн ер нь бас хувийн хвшлийнхны нуруунд дээр л ялангуяа хүнд үеэд авсан гэж би ойлгодог. Бидний хүүхэд байх үеийн шилжилтийн үеийн те барааны хомсдол те картын бараа гэл асар их одоо олон асуудал байсан шүү дээ. Тэгээ энэ өнөөдрийн одоо жишээлбэл хүүхд залуучууд энийг ярих юм бол ойлгохгүй. Тэр яриач ойлгохгүй юм байна. Тийм учраас энэ хувийн хвшил бол энэ томоохон шийдвэрлэлтийн ард энэ хүнд асуудлуудыг үүрч гарсан. Энийг бол бүх одоо хүмүүс мэдэх болов гэж би бодож байна. Дээрээс нь манай барилгын салбарын онцлог байна. Ер нь 90 оноос хойш манай барилгын салбарыг бүтэн хаягдсан шүү дээ. Хаягдсан. За Ирэл гээл тэ Улаанбаатар барилга гэдэг ийм компаниуд байж байгаа сүүлдээ ганц нэгэн барилга барайл. За мэдээж одоо манай удаан одоо шин жигүүр гранд хангар гэдэг компаниуд бас тэ үйл ажиллагаа эхлүүлж ирсэн. Үндсэндээ төрийн одоо дэмжлэг байхгүй. Жинхэнэ зах зээлийн эрэлт нийлүүл тэрэ барилгын салбар өөрөө хөгжсөн. Дээрээс нь барилгын салбарыг хувийн хвшил хөгжүүлэхээс гадна өнөөдрийн харагдаад байгаа өнгө алгалсан өндөр байшингуудын үүнийг дагсан стандарт норм тэ технологиуд хувийн хвшил оруулж ирсэн. Хувийн хвшил санаачилж өөртөө орчуулж батлуулж тэ өнөөдөр энэ бидний хийгээд байгаа энэ барилгын салбарын хөгжлийг бол хувийн хвшил барилгын салбарт авчирсан. Яг би төрийг ингээд ажил хийх гэж хэлэхгүй. Бодлогын хувьд яг юм ажлууд бол явж байгаа. Гэхдээ өнөөдрийн төвшөнд хүрэхэд бол хувийн хвшлийн оролцоо. За зөвхөн барилгын гэхгүйгээр одоо бусад бизнесийн байгууллагууд үйл хөдлөлийн зах зээлээр маш ихээр орж байгаа. Яг тэр эдийн засгийн хувьд бол хамгийн их өртөг шингээхтэй төсөл маань уул уурхаан дараа барилга болчиход байна шүү дээ манад. Тэгэхээр барилгын одоо салбар бол сүүлийн 20 жил бол эрчимтэй хөгжсөн. За яг энэ сайхан хөгжиж байна те барилга байшин байж. Нөгөө талдаа юу гэхээр хот төлөлт маань алдагдсан. Энэ юуны буруу гэхээр бодлогын буруу байхгүй. Одоо би нөгөө төрийн бодлого нь дутуу хэрэгдэжсэн гэсэн үг.
Өнөөдөрхөн би өглөө бас барилгын хамтаа уулзлаа л да. Бас нөгөө хувийн хвшлийн уралдаат. Тэгээ би зарим нэг байршлуудыг жишээ болгож ярьсан. Зарим нэг газар барилгын биднээс өөртөө буруутай юм байна. Тэ? Хит их одоо ашиг олохын тулд ч юм уу те баг талбай дээр өндөр байшин барих. Нөгөө бусад 5 дахь хангасан орон зайг бид нар өөрсдөө ингэж байхгүй болгох. Тэгээ энэ мэтчлэн ингээ хоёр талын юм те юм замбраагүй маягийн байдлаас болж өнөөдрийн энэ төгжрөл, нэгтрэл, хүртээмжгүй байдалч бий болчиход байна. Нөгөө талаар дэд бүтцийн хүртээмжгүй байдал үүнд нөлөөлж байгаа. Дулаан, цахилгаан хангамж, те цэвэр бохор ус. Үндсэн суур хангах ёстой энэ дэд бүтц маань хангалтгүй. Тэгэхээр мэдээж бизнес хийж байгаа байгууллага тэр орон зай буюу зөвхөн тэр шиг тэмүүлэх нь зүг байхгүй тий. Ингээ бодохоор бидний харилцсан уялдаа холбоотой энэ өнөөдөр хүртэл бидний барилгын салбар болон хот за бусад бодлогын хамтарч ажиллаж чадсан уу гэвэл бас чадаагүй харагдаад байгаа байхгүй. Энийг өөрчлөх тий энийг зэгцтэй болгох цаашид одоо хин хиний энэ одоо алдаа эртлээ бас хуваалцж тий хийх энэ гэр хоолой хайлуудыг тий бас 5 тухтай хамжруулах агаар хөрсний бохирлыг бууруулахын тулд сэлүүдэд төв жишг болгож барьж байгаа. За мэдээж төр өөрөө мөнгө гаргаж барилга орон сууц барьж хувьчлэлтэй өрсөлдлөө гэдэг асуудал ярьж байгаа. Өнөөдөр яг ийм хэмжээний эрсдлийг өөрөө тий төр өөр Улаанбаатар хот өөрөө хийгээд өөрөө газраач төлөвлөд мөс төсөж байгаа хот төлөвлөлтөнд. Бид нар бодлогоо цаашдаа ингэж хэрэгжүүлэх юм аа. Хот төлөвлөлтийн норм дүрмтэй стандарт ингэж явах юм аа. Энэ дээр яг манай норм дүрм одоо нэгсэндээ ерөнхийлөгөө нэ. Тэгээ ерөнхийлөгөө чинь бидний хувьд хууль шүү дээ тий. Энэний дагуу хувийн барилгын салбар цөмөр хамтарч ажиллая гэдэг л жишг болгож бид нар хийж байгаа. Тэгэхээр энэ бол тийм амаргүй мэдээж бүх ажил амгүй. Гэхдээ энэ ажлын ард гарсны дараа бол бас хин манаас тэг зөв зөвтэй юм хийжээ гэж би бол хүн болгон сэтгэл ханамж өндөр байх болов уу гэж найдаж байгаа. За хувийн хвшлийн оролцоог барилгын салбарын тухай хэлээ бас товчон дуртлаа штэ. Тэгэхээр цаашид яг юм сэлүүдэд төв шиг маш олон байршлууд төр ийм өөр өөртөө цар хүрээтэй хотын дид төв байна уу? Амны орон сууцны хороол байна уу? Орон сууцны хороол байна уу? Магадгүй үйлдвэрлэлийн кластерын төв байна уу те? Энэ бол төр өөрөө газраач чөлөөлж дид бүтэлжүүлээд хөрөнгө оруулагчнаас бид нар нээлттэй хамтарч ажиллана. Энэний жишг нь одоо бидний сая 1 сар зарсан одоо 3 сард нэхэр сонгон шалралт нь хүлээгдэж байгаа олон нийтийн бүс гэдэг зүйл орж иж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо хувийн хвшлэх хамтаа бид нар хамтарч ажиллана. Хамтдаа Сэлб хотын бүтээн байгуулалт хийн. Тэгэхээр та манай нэвтрүүлэг бол харьцангуй мэржлийнхэнд зориулсан буюу барилгын салбарын тэр дундаа 5,000 барилгын компани захирал түүнд нь ажиллаж байгаа 100,000 барилгачин тэдгээрийн гэр бүл гэдэг юм уу эсвэл ингээд сонирхож байгаа орсон гарсантайгаа харна 300-аас 400 мянган хүний л үүсэх нэвтрүүлэг. Тийм болохоор энэ хүмүүс бол таны ярьж байгаа тоонуудыг бүр шимтэн сонсох учраас та тооноос бол нэг зүгтаад болж хэрэггүй шүү. За ойлголоо. Тэгэхээр надад миний авч ирснээр хамгийн сүүлийн мэдээлэлээр болохоор Сэлб 20 минутын хот маань бол 48 багцад хуваагдсан. Үүнээс одоо яг хэдэн багцын ажил нь ямар ажлууд нь яатсан, эхэлсэн, гэрээлчихсэн ажил нь явагдаж байгаа вэ? За бидэд ер нь бол энэ төслийн менежментийг хэрэгжүүлэх хоёрдугаар захиалагчийн хяналтыг үүргээр гүйцэтгэж байгаа баг. Бид нар дээр 63 багц ажил байгаа. Одоо нэг олон нийтийн бүс чинь орж ирж байгаа байхгүй. Хэдийгээр тэн дээр одоо хувийн хвшлийнхаа орж ирэх боловч төрний төслийг чинь те зохион байгуулна, зөв тийшин зална, гэрээ контрактаа хийн те ай төслийг нэхлүүлнэ, төгсгөн те хаана гэд ингээд маш олон ажиллагаа шүү дээ. Үүнтэй холбоотой дэд бүтц, сургууль, цэцэрлэг за одоо баригдаж байгаа нөгөө 8575 айл. За ингээд цаашид хийх хувийн хвшилтэй хамтарч ажиллах бүсчлэг гэдэг. Одоо бид нар хамгийн багадаа 63 багц ажлыг хянаж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 63 багц ажлыг
хооронд уялдаа холбоог тэ хангаж урт хойно оруулж тэ ажиллана гэдэг чинь бол бас тийм амар ажил биш нэг багийн үед. Гэхдээ би бол харьцангуй манай сүүлийн одоо залуучууд те за гадаадд төгссөн залуучуудыг би бас нэлээ хурж авчирч ажиллуулж байна. За мөн жишг болсон одоо бүтээн байгуулалтын те олон улсын project management-ийг хэрэгжүүлж байгаа бусад төслүүдийн жишээгээс авч ажиллаж байна. За олон улсын бас бусад төслүүдтэй харьцуулж үзэж байна те. Анх удаага яг энэ барилгын хот төлөвлөлтийн төсөлд бол бид нар олон улсын нөгөө фидикийн гэрэг ашиглаж байгаа анхны том төсөл. За бүр ихний төсөл нь бол нөгөө зөвлөх үйлчилгээний метроны төсөл нь фидикээр хийгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар бас давхар хөгжиж байгаа байхгүй. Фидикийн те сургалтанд сурч байна. За фидикийн экспертүүдийг урьж авч төсөлтөө хяналт тавиулж байна. Өөртөө энийг ойлгохын тулд те бид нар бас өөртөө нэлээд манлайлж ажиллаж байгаа. За мөн төрийн бас байгууллагатайгаас нэлээд нэгт ажиллаж фидикийг орчуулгуулна те бусад наацхийн нөгөө мэрэгжлийн хиллэг гэдэг зүйл дээр бас бид нэр одоо нийслэл хийж байна. За инженеруудын холбоотойгоо хамтарч ажиллаж байна. Тэгээд 27 онд бид нар эхний 8575 ашиглалтанд оруулахдаа Монгол улсын хэмжээнд яг төрийн оролцоотой хот төлөвлөлтийн те бүтээн байгуулалтын амжилттай хэрэгжсэн фидикийн гэрээгээр амжилттай хэрэгжсэн төсөл байна гэдгээр бид нэр бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ фидикийн гэрээ одоо манай гүйцэтгэгч байгууллага за яг олон улсад үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай тий гадны компаниуд бол энэ дээр бол бас мэдлэгтэй байна. Яаж ажиллах зарчмаа сайн мэдж байна. За манай дотоодын компаниуд бас тий үүн дээр харьцангуй шинэ байгаад байгаа. Энэ дээр биднээс хамтарч ажиллах шаардлагатайг бол одоо манай хуулийн багаас бас зөвлөгөө авах энэ тал дээр бид нэлээ нээлттэй ажиллаж байгаа. Тэгэхээр одоо аль болох одоо биднээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон улсын жишг за мөн нээлттэй байх, ил тод байх, шилэн байх тий энэ зарчмыг барьж ажиллаж байгаа. Тэгэхээр та сая би юм бэ гэдэг талаараа бол маш сайхан яриа өглөө. Тэгэхээр одоо би тийм бэ буюу танаа багийн талаар асууя. Танаа баг нийт хичнээн бүрэлдэхүүнтэй энэ бүрэлдэхүүнүүд нь алба юунууд маань бол ямар ажлуудыг хариуцаж ажилладаг хаана төгссөн залуучууд байна. За тэгэлгүй яах вэ? Мэдээж одоо манай нэвтрүүлгийн зорилго бол мэдээж мэрэгжил нэгтэй одоо тайллаа шүү дээ. Нөгөө барилгын салбарынхандаа бас зориулна гэж байгаа. Би бол юу гэж ойлгодог гэхээр хүн төрөлхтөө үүсч хөгжөөд хамгийн анхны мэрэгжил бол барилгач гэж би боддог. Хүн те төрөө хүн төрөлхтөө үүсэж байгаа шүү дээ. Үүсээд эхлээд нэг идэхийн тулд амь зоохын тулд байсан. Сүүлдээ нөгөө даараа дулаацахын тулд гал те ингээд тэгээд амьдрахын тулд нөгөө урт зовоохоо нөхөө юу гэдэг юм те энийг өөрийнхөө гараар хийжсэн. Тэгэхээр хүн бол байглаасаа барилгачд. Тэгээ яг бидний 100 мянган барилгач ингэж байгаа болооч. Би бол зүгээр насанд хүрсэн. За насанд хүрээвч. Шинэ бид бүгд өөрснөө хүн төрөлхтөө өөртөө барилгач юм аа гэж хэлэх гээд. Угсаа нөгөө барилгачд бурхан барилгачдыг бүтээгээд бусдын барилгачд барьсан юм аа гэдэг бол ер нь бас логиктой гэж би ойлгодог байхгүй. Тэгээ барилга дотор ч одоо бүхэл юм байна шүү дээ. Та хоёр одоо ингээд ярьцлагаа сууж байна. Тэнд нь хүн төрж гин тэ хүн нас урж гин эмчилж гин хүмүүжж гин тэр барилгын орон зай дээрэс нь барилгын булан дохоод хүний гар хүрээгүй тийм сантиметр квадратч байхгүй байхгүй. Тэгэхээр энэ барилга болвол одоо их тийм би өөрөө ч одоо энэ салбарт ажиллаж байгаа гэх байх тийм өгөөчтэй. Дээрэс нь нүдэнд харагддаг. Хиний хинбэ гэдгийг тодорхойлдог тийм мэрэгжил гэж би ойлгодог. За манай багийн хувьд би анх төрөөрөнд ажил аваад манай тэр голдуу захиргааны бүтц байсан. Захиргааны бүтцтэй хууль эрх зүйн нөгөө захирга манай нөгөө төрийн ажилчин цаас ихтэй шүү дээ.
Тэгэл ер нь ингээ харсан 3 инженер л байсан. Тэгээд ажлынхаа 50% ерөөсө бичиг цаас боловсруулахад зарцуулдаг. Ерөөсөө нэг албан бичиг төлөвлөн, тойруулна, хариу өгнө ингэсээр бол ерөөсөө үр бүтээл гардаг. Тэр нь бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх хэрэгтэй байна. Ер нь 50-60% дандаа инженерингийнхан техникийн хүн байна гэд анх би бүтцээ өөрчилчихсэн. За дараа нь манай хот дээр давхцсан чиг үүргүүд байсан. Манайс энэ төсөл хэрэгжүүлэх нэгж байдаг. Тэгэхээр чи манай дээр бодлогын маш их ажлууд орж ирсэн байсан. Тэ. Одоо зам төлөвлөлт, бараг л хот төлөвлөлтийн юмнууд руу орох гэдэг юм уу те. Ер нь тэгэл маш олон ингээд дата мэдээлэл нэгт ор болцсон те. Тэгээ бид нар бол хэрэгжүүлэгч юм аа. Мэргэжлийн хэрэгжүүлэгч байх хэрэгтэй юм аа. Бодлогын одоо бодлогыг авч явдаг те. Ерөнхий хэрэгтэй гэхтэр. За хот төлөвлөлт байна. Замын газар байна те. Нийтийн тээврийн бодлогын газар чинь тэндээ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэнд уулын бодлого боловсруулагдаад шигшигдэж хүүгээд яг бид нар хэрэгжүүлэх явцад бид нар ингээ мэргэжлийн баг орчиж ажиллах хэрэгтэй байхгүй. Энэ бол нөө project management office буюу PMO олон улсын хэлдгэр те. Тэгээд 25 онд би PMO office-ыг буюу нэгдсэн төслийн удирдлагын газрыг байгуулсан. Нийслэл дээр. Ерөөсөө мэргэжлийн баг болох хэрэгтэй. Энэ олон төслүүдийг те ийм мэргэжлийн буюу дээрээс нь олон улсын те төслийн менежменттэй арга гаргачлалаар явах хэрэгтэй байна. Тэрнээс хувь хэн нэг эний одоо хариуцж байгаа баатар биш те нараа биш. Бид нар чинь ингээл цаг хугацаатай ингээд солигдол, томлогдол явах. Дараагийн хүн ирэхэд яг л тэр олон улсын дүрмээр тохолж явах хэрэгтэй. Тэгжиж ойлгомжтой байна. Тэгжиж бид нар том төслүүдийг зөрөгтэй барьж байгаа юм те. Тэгжиж олон улсын байгууллагууд бидэрт итгэнэ. Тийм биз дээ. Тэгээ тэр зорилго руугаа л бид нар баг багаар явж байгаа. Тэгээ одоо ямар ч байсан Улаанбаатар хот нэгдсэн төслийн удирдлагын газар гэж би энэ дэр бүх төслүүдийн мэдээлэлээр нэгтгэдэг. Гэтэ доор маш олон нэгж түүний одоо харьяанд бид манайх Сэлб компани мөн л доо. Тэгэхээр мэрэгжлийн одоо бас мэдээлэл солилцдог. Тэндээс мэрэгжлийн чиг үүргээр хангадаг. Төслүүдийн явц хаанаа сайн байна, хаанаа зогсож ийн гэдэгтэй асуудлыг шийддэг ийм мэрэгжлийн баг байна гэж PMO office дээр бид нар байгуулсан. За үүн дээр би маш олон залуучуудыг бас урьж авчирсан. За бас одоо сүүлийн үед бас нэлээд одоо хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Манай одоо нэгдүгээр урлагч Даваадалагийн дүү Мөхталаа гэж залуу байдаг шүү дээ. Энийг нөгөө Даваадалаг хүмүүс ойлгохдоо Даваадлаа гэдэг хүн нэгдүгээр урлагч болоод дүүгээ авчирчлаа гэдэг юм ойлголт байгаад байт. Яг үүндээ тушаал гаргаж авчирсан хүн би өөр Мөхталаа авчирсан. Өмнө энэ метрогийн одоо төсөл хэлцэж явах явцад те одоо гадаад улсад бас энэ чиглэлээр ажиллаж байгаа мэрэгсэж байгаа ямар хүн байна гэдээ манай өмнөх хотын удирдлагуудаас судалж ирсэн байлаа. Тэгээд хотын дарагч хүртэл холбогдоод Мөхталаатай холбогдоод ирж ажиллах асуудлыг ярьж ирсэн. Яг мань хүмүүс яг эцсийн шийдээ өгөөгүй. Ягаад гэвэл Улаанбаатарт метрон яг баригдах уугүй юу гэдэг дээр одоо ганц Мөхталаа би та бити ерөөсөө улс даяараа ингээд нэг юм итгэхгүй те эргэлзээтэй байсан шүү дээ. Тэгээ энэ хуучин тэзүүгээ бид нар шинчлээд дараагийнхантай том алхам хийя гэд бид нар чадахгүй юм чи олон улсын зөвлөх үйлчлэгээний цонхон шалралцаар л гэдэг. Одоо энэ явцад Мөхталаа Японы компанид ажиллаж байхад би өөрөө болцсон. Тэгээ би бол шууд саналтай байсан. Чи ирж ажиллаа. Чи хийхгүй бол хин нэгэн хийн угаасаа хийн тэ. Гэхдээ чи яах гэж өнөөдөр тэ энэ мэргэжлийг одоо тэ Японд эзэмшсэн. Дээрээс нэг энэ чиглэлээр ажиллаж байсан. Яг би тэр залууг бол туршлагатай гэж би бодоагүй. Би зүгээр хийж чадах байх гэдэг тийм итгэл үнэмшласэр байсан учраас Мөхталааг орж авчирсан. Яг энэ жишээгээр би маш олон залуучуудыг төсөл дээр авчирсан. За ингээд Сэлб рүүгээ шилжчихлээ. За Сэлб маань бол харьцангуй бас манай барилгын салбарын потенциалтай тий одоо салбар болчиход байна шүү дээ. Энэ хүрээнд би бол бас олон залуучууд за өмнө ч бас өөр төслүүд дээр хамтарч ажиллаж байсан хин хэмбэ гэдэг залуучууд. За гэхдээ ер нь голдуу залуучуудыг авсан да. Би ч өөрөө бас нэг залуу хүн. Дээрээс нь яг энэ цаг үед ер нь залуу хүмүүсийн л тийм эрч хүч, энерги, хүсэл сонирхол гэдэг чинь асар өндөр.
Тэгээ би олон залуучуудтай ажлын ярьцлага хийгээд санал тавиад сууж хахад одоогийн залуучууд бас өөр болчихжээ. Миний одоо баярлаад байгаа юм тэр байна. Тэр залуучууд бас их нэг талаараа амбицтай. Нөгөө талаараа хийж бүтээ өөрийгөө харуулъя гэсэн чин зорилготой байна. Тэр нь маань одоо бас энэ манай багийн те манай төслийн өнөөдөр бас тодорхой амжилттай яваагийн нэг гэж би харж байгаа. Мөн би түрүүлсэн нөгөө төлөвлөлт биш бид нартэй гүйцэтгэл рүү орно гэж ярьсан. Тэгэхээр техникийн хэлээр энэ ажлыг удирдах юм байна. Улс төрийн хэлээр биш. Тийм үү? Хуулийн хэлээр биш. Техникийн хэл гэж манай барилгын салбар байдаг байхгүй тий? Та мэдж байгаа. Тэгэхээр техникийн хэлээр техникийн арга барилаар энийг удирч байгаа. За энэ дотор бас хатууч юм би. Хагас цэргийн зохион байгуулалтч би тий? Та мэднэ. Тэгэхээр энэ дээр бол манай баг бол одоо тэр зарчмаар л ажиллаж байгаа гэж би бол танд хэлмээр байна. Тэгээ манай бол бас дажгүй сайн баг бүрдэж байгаа. За мэдээж одоо сэлэв төсөл маань яг богино хугацаатай хийгдэж байгаа. Боловч энэ дараагийнхтэй яг жишг төсөл болох учраас бид нар суур одоо судалгаануудыг бусад төслүүдтэй хэрхэн уялдах вэ? Бусад одоо энэ сэлэв шиг төслүүдийн те одоо урд нь одоо те одоо гарын авлага болох хэмжээний байх ёстой гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа залуучуудаа бас ажиллаулж байгаа судалгааны нэлээд сайн ажлууд хийж байгаа. За мөн үнийгээд байгаа чин технологи юу байна те? Инновацт юу байна? Өнөөдөр манад одоо ажил хүчний хомсдол болцсон. Тэгэхээр энэ дээр бид нар тулгуурлаж дараагийн те ажил хүчээ хэмнэсэн шин технологиудыг яаж оруулах, бүтээмж нэмсэн, ашиглалтын хугацаа урт байх, байгаль орчинд ээлтэй байх те. Тэр нь одоо хүлээлт бол өндөр байгаа. Тэгэхээр тэр нь болгон дээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хоёлаа дараагийн ярих ажил нь бол одоо 26 онд зарлагдах ажлууд нь ямар ажлууд байх юм? Хэдийгээр барилгачид бид энэ төсөлд нөгөө маш их анхаарал тавьж байгаа боловч нөгөө талаар бас заримдаа хоцорж мэдээлэл аваад байгаа. Хоцорж мэдээлэл авсан нэг жишээ нь бол одоо өнгөрдөг зуны барилгын 5 холбоодын нэгдэл энэ дээр эсэргүүцсэн дуу хоолойгоо хүргэсэн юм байна. Тэгэхээр одоо 26 онд дахиад одоо юу гэдгийг 5 холбоо нэгтгэхээргүй нэгдэж одоо нэг шуугиан тарихааргүй байхын тулд энэхүү мэдээллүүдийг хөргөх тал дээр бас хоёулаа ажиллавал зүгээр байх гэж бодож байгаа. Энэхүү нэвтрүүлгээр дамжуулаад. Тэгэхээр та одоо 26 онд хийгдэх ажлууд нь ямар байх юм? Ямар үе шаттайгаар зарлагдах уу? Тэр мэдээлэл хэрхэн яаж олонд хүрэх үү? За сэлэвдэд төм маань бүтээн байгуулалтын ажил тодорхой хугацаанд явж байгаа. Энэ хугацаанд манай барилгын салбарынханд маш том боломжууд нэгдэж байгаа. Хамгийн нэгдүгээр ажлын байр. Хэдийгээр одоо 7 компанитай өрсөлдөөд өнгөрсөн жил ажлууд авсан ч гэсэн энэний доор дандаа ихэнхэн шүү. За өнөөгийн одоо өнөөдөр над байгаа мэдээлэл хэрхэн дотоод аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэж хийж байгаа. Дээрээс нь энэ хөрөнгө оруулалт барилгын салбар руу орсноор барилгын салбарын нийт зах зээлийг тэлж өгч байгаа. Үйлдвэрлэлийг тэлж өгч байгаа. Нийлүүлэлтийг тэлж өгч байгаа. Тэгэхээр үүнийг дагсан маш олон одоо барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч, гүйцэтгэгч, аутсорсингийн компаниуд байна, зөвлөх үйлчилгээний компаниуд байна, кейтерингийн компаниуд байна. Маш их ажлын байр бий болж байгаа. Одоо эсэргээр би санаа зовж эхэлж байгаа. Бид нар манай дотоодын ажил 100% чадах нь уу гэдэг дээр. Энэ бол бидний бодиттой ийм асуудал шүү. Тэ. Надад бол танд тулгарч байгаа яг бодит асуудал. Өнөөдөр дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадаас ажил хүч авмаар байна гэдэг хүсэлтүүд өгсөн. Квот. Эдрийг бид нар бас ханган шийдвэрлэхээр бас зохих дээд түвшний байгууллагад шийдвэрлэж байгаа. Тэгэхээр
бид нар ингээд сэтгэлийн хөөрлөөр бас хандж байна. Төслийнхэн цар хүрээг мэдэхгүй байна. Тэ? Хэр хэмжээний төсөл ямар хугацаатай ихийн хийх гэдэг дээр бүгд ингээд чаднаа гэдэг байгаа нэг зүг одоо ирмэлцэл байгаа боловч бод байдал дээр тийм биш. Яг тэгвэл Монгол улсын хэмжээнд барилгын салбар бүхэл аймаг, сум, хотуудтай ижил тэгш явж байгаа. За мэдээж гол масс зах зээл нь Улаанбаатар байна. Гэхдээ бид эдийн одоо яг үнэндээ за зөвхөн сэлв шүү. Ахаад нөгөө бусад би нөгөө мега төслүүдэд байж хатасан хүн ажлах хүчний нөхцөлөөр судалгаа хийсэн. Ажлах хүчний нөхцөл нь одоо хэр дутагдaltaй байна. Энэ төслүүд дээр гаднаас хэр хэмжээний ажлах хүч авах байна. За дутагдлаас болж те одоо энэ нийт төслийн одоо өгөх сөрөг эффект нь юу байна? Сөрөг эффект нь юу гэхээр цаг хугацаа хойшлно гэдэг чинь түүнийг дагсан өртгөл нэмэгдэх гэсэн үг шүү дээ, тэ. Тэрийг бол нэг бид нар бодож үзсэн. Тэгэхээр манай барилгынхан бас энэ дээр ялангуяа мэргэжлийн холбоодод хамтарч ажиллах хэрэгтэй. Төрний таны хэлдгээр мэдээллүүдийг цөмөр нэг урсгалаар нэг чигээр ойлгож явах хэрэгтэй. Тэр ганцхан бид нар бодцоод болохгүй болж гинэ гэж болохгүй. Энийг бас мэргэжлийн холбоодууд бас өөрсдөө ойлгож авах. Яг өнгөрсөн жилийн хугацаанд бидний нөгөө ойлголцол хол ингээ гинт ингээд нэг учирсан учраас те ойлголцоод хол байсан. Харьцангуй түүнээс хойш мэргэжлийн холбоод бас нэлээ ойлгосон, бодит байдлаа үнэлд дүнсэн. Яг бодит байдал дээр бид нар 100% чадахгүй. Хатуу үнэ. Үүнийг дагаад одоо туулын хурдны зам эхэлсэн байна. Тойрог хурдны зам эхлэх гэж байна. Энд чинь барилга замынхны ажил биш шүү дээ. Барилга бүтээн байгуулалтын тэр чигээр орох ажил байхгүй тий. За одоо тэгээ 5 дугаар цахилгаан станц эхэллээ. Гэрээгээ зурцсан байна. Би томоохнуудаас нь би жижиг нь ярихгүй ш. Имейлтэй зүйлтрийн парк эхэлж байна. Хүннүү хот эхэлж байна. Бидэд ажил биш үү тий. Хангалттай баг. Хангалттай баг. Одоо харин бид нар хийшээгээ зохион байгуулалттайгаар мөн хариуцлагатайгаар хийж чадах компаниудыг бэхжүүлж тэр эдийг оруулж дэмжиж ажиллах юм байна. Энэ ч утгаараа өнгөрсөн жилийн хийсэн гэрээнд за гадны одоо тий компаниудад дотоод нийлүүлэлт одоо local content-ийг бид нэр 40 хүртэл хөө гэж нэлээд хатуу залт оруулж өгсөн. Та бас нэмэж байгаа тий. Ажлах хүчний нөөцийн 40% баггүйг авах хэрэгтэй. За бараа материал бол харьцангуй ойлголт болчиход байна. Яг тэгэхээр манайч бас харьцан үйлдвэрлэгч биш те. Яг сүүлд үйлдвэрлэж байгаа боловч нийт бараа материалын 35% доошгүй авах хэрэгтэй. Гихч нэлээд хатуу заалтыг оруулсан. За заалт гэрээнд оруулах нэг хэрэг. За энийг мөрдөж ажиллах хүмүүс нэг үүрэг байгаа шүү. Тэгээ бид нар туслан гүйцэтгэх компаниудын мэдээллүүдийг яг гэрээнд заасныхаа дагуу байнга авч байгаа. Ямар компаниуд орж байна. Хичнээн хүн ажиллаж байна. Ингээд тооцохоор манай долоон багцсан одоо ажил нь явж байгаа долоон багцсан бүгд гэрээнээс дээш давуулан биелүүлж байгаа. Нэгс гэрээний үргээ дотоодын аж ахуйн нэгжүүдийг авна гэдэг үргээ биелүүлж байгаа гэж байна. Тэгсэн хэрнээ л дутагдaltaй байгаа гэдэг асуулт яригдчихэж байгаа компаниуд дээр. Одоо энэ их ажлыг богино хугацаанд хийхэд яана гэдэг. За өнөөл би аль алинда хоёр тал хоёлаа чаднаа гэж үзээд байгаа тийм байна. Тэгтэл бусад одоо хувийн одоо барилгын төслүүд байгаа шүү дээ. Хурд, номин жишээ нь тийм томоохон бүтээн байгуулалт ажиллах хүч бас зовлон бол. Тэгэхээр бид нар нэг талтаа ингээд эдийн засгийг тэлээд хотыг гоё болгох гоо тийм хотын концепцийг бий болгож байна. Нөгөө талдаа ажиллах хүчний зах зээл дээр нэлээд том юм савлгыг үүсгэж байгаа. Үүсгэж байгаа. Энэ бол нэг талаараа бас юм шүү дээ. Тэгэхээр бидний хувьд барилгачдын хувьд бол ажил бол 20-10 жилд хангалттай байна. Тэгэхээр мэдээж асар том бүтээн байгуулалтууд эхэлж байна. Явагдаж байна. Тийм болохоор энэ дээр бол төслийн менежментийн оновчлол ялцчгүй хэрэгтэй нүн. Төрөний таны хэлдгээр нэгдүгürt нь ойлголцож чадахгүй байгаа гэсэн. Гэхдээ ойлголцоход бол таны чадвар бол бас их хэрэг болсон. Би бол ингээд ярилцлага юунд бол бас идэвхжүүлээ оролцож исэн үний хувьд бол би таныг за хөл бөмбөөр бол яг midfield нөхөр байна. Тэ хойшоо татахтаач хойшоо гүйдэг.
урагшаач бас юундаа бөмбөгөө дамжуулаад бүр хэрэгтэй бол бөмбөгөө аваад ч ордог хүн байна гэж харж ирсэн. Тийм болохоор магадгүй энэ бол хувийн хвшилт олон жил ажилласан хүний бас чадваруудын нэг байдаг бахал гэж бодож байгаа. Нэг талаар сэлб асар том бүтээн байгуулалт. Гэхдээ нөгөө талаар нь яг ингээд ажил болгоноор нь деталлаар нь хараад явах юм бол бас ч нэг тийм барж итгэхээргүй хоол биш санагддаг. Магадгүй энэ талд нь угсралтан дээр гэхэд мужааны ажил явж хахад бэлтцэн бэлддэг ингээд тойргоод явхад магадгүй 30 хүн одоо юу гэдгийг 5 хоног дотроо 5 байшин хийгээ яваад ах ч гэдэг юм уу, иймэрхүү оновчлолын боломжууд байгаа. Тэгээд та бас болтч та яасан бэ гэхээр одоо 26 онд ямар ажлууд хийгдэх вэ? Энийг хоёулаа хүргье гэсэн чинь та бултаад баг. Гэхдээ бултаг үл дээ яг. Тойроод байна уу? Эсвэл тойрог яг. Одоо яг шийдэл би эндээс одоо би одоо зөвхөн ингээд хийж байгаа ажлаа ярихаас илүү би анхаас нь те. Ер нь гол агуулга концепцээ бас жоохон барья гэж байгаа. Юм хэрэгтэй байна уу? Тий. Үгүй харах байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нар энэ жилийн хугацаанд бол олон нийтийн бүсийн 23 баашлыг бид нэр эзэмшүүлнэ. Энэ бол нэг талаараа зөвхөн барилгын салбар биш. Бизнесийн байгууллагууд ийшээ одоо уугаалаа орох бид нар боломжийг нээж өгч байгаа. Бизнесийн байгууллагууд одоо хөрөнгө оруулалтын яг барилгын чиглэлээр биш ч гэсэн те өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар барилгаа барина. Ахад мэргэжлийн багаар л барил. Өөртөө барихгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр бидэрт нөгөө орон зай их байна гэсэн үг байхгүй. За эсвэл барилгын түүчээлж одоо те real estate development-ийн ажлыг хийгээд тэрэнд нь ахад үйлчлэгээний болон бусад төрлийн бизнес дам нөлөөлөлөөр орж ажиллах. Ийм боломжууд нэгдэж байгаа. Нэгдүгээр асуудал. За бид нар цахилгаан хангамжийн гадны цахилгаан шугамшуулжийн ажлуудыг энэ жил зарлана. Зураг нь магадлаас удахгүй гарна. Тэгэхээр бид нар энэ цагаан сарын дараагаас зарлана. Энэ дээр 7 багцын ажил уртсан байдлаар орж ирнэ. Одоо би яг таны яг асуултанд тоочны хариулахад. За бусад одоо дэд бүтцийн ажлуудыг бол нийслэлийн харьяа байгууллагууд шууд захирамжаар гүйцэтгэхээр хот тогтчил, орон сууд нийтийн аж ахуй, геодез, өрийн барилга байгуулж бит. Ус сувгийн удирдах газар. Энэд маань яг бусад ажлуудаа шууд гүйцэтгэхээр байгаа. Тэгэхээр энэ чинь ахаал цаана үүнийг дагс яг тухайн чиглэлийнтэй шугамжуулж системийн компани бүгд ажилтаа байна л гэсэн. Ер нь бол. Тэгэхээр энэ ингээд яг ингээд миний зүгээр харж байгаагаар шүү ингээд нэг аль нь нөгөө хон бүрэн чон затгал ингээд шиг те. Би бол тэр хөлбөрлөл яваад байгаа. Ер нь аль болох. Тэгэхгүй нэг талтаа гаргачихаар бас таахгүй. Данхуу хөвшлэл таахгүй шүү. Тэ. Тэгэхээр энэ балансыг барьсан зүг бахлуу гэж бодож байна. Яг түрүүн та бас намайг жоохон өндөр үнэлэл ярьчих шиг боллоо зүгээр. Миний хувьд бол яг энэ салбарын зовлон жаргалыг одоо мэдтгэхийн хувьд те. За яг л нэг ийм багцааны л байх хэрэгтэй. Тэгэхээр бид нэг ийм л байд юм байна. Дээрээс нь улс төрчнэрийн бас шийдвэрүүд бид тасар томчгүй шүү дээ. Энэт чинь улс төр бас мөрийн хөтөлбөр хамлалт гэдэг маш олон юм байгаа. Би бас энэ нийтийнхаа зовлонгоос ойлгоод байгаа шүү. Бас та тэрийг бас ойлгоорой те. Тийм учраас яг энэ дундын buffer zone байж яг энэ төслийг амжилттай хэрэгжүүлж аль нь улс төрийн шийдвэр оновчтой. Тэ? Хувийн хвшлүүд нь ажилттай. Хөрөнгө оруулалт нөгөөчтэй байх. Ийм л одоо гарт суугаар л одоо аль болох хэмжээгээр нь хайгаал ажиллаж байгаа манайхан. За тэгэхээр нэвтрүүлэг болгон дээр за асууж байгаа хөтлөгчийн асуудаг нэг асуулт байдаг. Миний хувьд таны за энэ талаар нэг яриндаа гэж бодож төлөвлөж исэн зүйлийг орхиод ирсэн. Зүйл байна уу? Таны ярих гэж бодож исэн юу байна? Та энэ талаараа ярил. Гэхдээ яг хэрвээ хоёул яг бүтээн байгуулалт сэлбэг тойрол яриад за бусад одоо жишээг аваад ярих юм бол хоёулын цаг тусахгүй. Хязгааргүй. Хэдэн цаг чи? Би бол одоо яг зүгээр сэлбийг танд ингээд хэдэн цагаар ч яриад бүх талаас нь тайлбарлаад концепцийн, өгөөжийн, тэ зорилгын за үүн дээр хийгдэж байгаа ажлын хувийн хвшлийг юу руу оруулах юмар байгаа юм те яамаар байгаа.
За тэн дээр байгаа газар чөлөөсөн чөлөөлөхгүйгээд айл утаа бид нар ямар тактикаар ажилламаар байгаа тийм. Ер нь энэ болгоны чинь бид нар зөв ингээд суур болгож иж судар шиг ингэж баримтгалж иж те дараагийн юм бид за ямар ч байсан нэг иймэрхүү замыг туулаа явж байна. Юунийгээ цааш та анхаарах юм байна шүү гэдэг. Бидний хувьд бол нэлээд том жишг туршлага болох байх гэж би найдаж байна. Хоёрдугаар төслийн менежментийн хувьд хин нэгэн одоо хувь этгээдээс үл хамаарч төслийн менежмент ч вэ за компани те одоо бидний хийж байгаа компани засаглалч вэ ер нь бусад бүтцүүд бай те агентл гэж бүх бүтцүүд яг ийм хоорондоо орцсон ингээд хоногондоо орцсон араа шиг зэрэг хэрэгжих хэвээр хин нэгнээс үл хамааран хин нэгний томилгооноос те шалтгаалаад хин нэгэн хувь хүний субъектив хандлага шалтгаалаад энэ том төслөө зогсох ёсгүй. Энийг зогсох яаж одоо зогсоохгүй байх вэ гэвэл одоо бидний техник нэр явах хэрэгтэй байл. Арааг л зөв өгсрэх. Арааг л зөв өгсрэх. Тэгэл түлхүүр дарахад л те мотор асаад бүх хэмжээнд ажилтдаг шиг ийм хөдөлгүүрийг энэ системийг л угсарж иж дараагийн хот хөлөвлөлт, хотын том мега төслүүд за амжилттай хэрэгжээ. Дээрээс нь ашиглалтанд ороод, ашиглалтын урт хугацааны зөв менежмент руу ороод тэ явах суур одоо асуудал нь л ерөөсөө энэ доод байгаа бүх л одоо шатны байгууллагууд ганцхан одоо сүлб биш тэ газрын хаалт үүнд холбоотой тэ харилцан хамааралтай ажиллаж байгаа. Бид яг нэг араа шиг л ажиллах хэрэгтэй. Нөгөө дуурвал дууныг докторвол хүчнэг гэдэг шиг тийм. Ийм байж л хот гэдэг их айлч өөрөө нөгөө амьд механизм гэж яриад байгаа шин. Амьтай байх хэрэгтэй. Аль нэг нь доголдох юм бол яг хүүхэн өвддөг шиг тийм. Зүрхний шигдээс болдог шиг. Одоо юу гэдэг бөөрнөө дутагдлалд ордог шиг. Яг хүүхний эрүүл мэнд нөлөөлдөг шиг хот бие нь муудаад их. Тэр өнөөдөр хот бол маш олон улс төрчин мэрэгжлийн сэхэнд байгаа хүн шиг байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг бүгдийг ив зүйнд нь оруулахын тулд ажиллах хэрэгтэй. Энэ дээр манай улс төрчнөрч манлайлж ажиллах хэрэгтэй. Мэрэгжлийнхэн ч манлайлж ажиллах хэрэгтэй. За үүн дотроо хувийн хвшлийнхэн бүр манлайлж ажиллах хэрэгтэй. Тэгжээж бид энэ олон төслүүдэд ард гарна. Миний Улаанбаатар нэвтрүүлгийн дараагийн дугаарт сэлб 20 минутын хот төслийн оролцож байгаа хувийн хвшлийн компаниудаас бас нэгийг нь оролцуулах сонирхолтой байна. Энэ дээр таныг бас санаа тавьж өгөх байхаа гэж найдаж байна. Тэгэлгүй яха би нэг биш нилээд хэдэн компаниг оролцуулах саналтай байна. Энэ дээр ер нь бол бид бүхэн баяртай үдэж. Тийм. Ягаад тэгэхээр өнөөдөр би яриад ч юм уу та яриад ч юм уу энэ сэдвийг ингээд шууд хаачих хэмжээний төсөл биш ээ. Тэгэхээр энд яг гар бие оролцож байгаа тий. Нөгөө халуун жуулууг хатгах байгаа юм гүйцэтгэж компаниудаас би бол оролцуулах би билэн байна. Би санал тавья. Окей. За баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. За танд ч гэсэн.